Монгол улс үйлдвэрлэгч бус хэрэглэгч орон болохыг цардахлын нөхцөл байдал харууллаа. Энэ л өдрүүдэд бараа бүтээгдэхүүний үнийн хөргөлт үүсч үүнийг засаж залруулах зайлшгүй шаардлага байгааг илтгэж байна. Тэгвэл шудраг өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар өнгөрсөн жил товарын бирж буюу өргөн хэрэглээний барааны биржтэй болох асуудлыг хөндөж нээлттэй байдлаар олон нийтэд зарлажээ. Улмаар ICT Group товарын биржийг хөгжүүлэх ажилд хамтран ажиллахаа илэрхийлсэн байна. Товарын бирж бий болсноор өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт цэгцэрч эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн хэрэглэх боломж бий болох юм байна. За мөн бараа бүтээгдэхүүн тээвэр логистикийн асуудал бүрэн шийдэгдэн гэдгийг талууд онцолж байна. Нэг гурилын компани байлаа гэж тооцоод тухайн гурилын компани гурилаа одоо Монгол улс даяар түгээхийн тулд заавал тээврийн компанитай байх шаардлагатай болдог. Тээврийн компанитайгаа холбогдуулаад баахан жолооч, засварын төв, бензин, шатхуун гэдэг ч юм те. Энэ маш их хэмжээний ийм өртөгт шингэж байгаа мөртлөө нөгөө талдаа хэрэгцээгүй шаардлагагүй ийм үн өртгийг тухайн бараа бүтээгдэхүүндээ шингээдэг байсан гэсэн үг. Гуриландаа нэгсэн та тий. Тэгэхээр тухайн одоо юу гэдэг энэ өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн товарын бирж өөрөө ажиллагаанд орсноор энэ бүхэн цэгцэрч байна. Нөгөө талдаа эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх боломж нь бол иргэдийн хувьд бий болж байгаа гэсэн үг. Яг тэгэхээр биржийн арилжаанд ороод худалдаалагдах бараа бүтээгдэхүүн бол заавал стандартын шаардлага хангасан байх хэрэгтэй гэдэг юм үндсэн шаардлагатай. 3 дугаарт бол үн өөрөө зах зээлийн үндсэн тарифаар буюу зах зээлийн зарчмаар тогтно. За өнөөдөр бол нэг үйлгээд үнийн хэн тогтоож байгаа гэхээр чэнчүүдэл тогтоож байгаа. Энийг бол бид нар олоудаа хэлж байгаа шүү дээ. Ялангуяа энэ стратегийн үнсүүлэх махан дээр бол энэ олоудагийн асуудал яригдсан тийм. Тэгэхээр тухайн биржийн арилжаагаар дамжуулагдаж явж байгаа бараа бүтээгдэхүүнүүд маань өөрсдөө нэгдүгээр зах зээлийн үндсэн зарчим дээрээ дулгуурлагдана. Хоёрдугаар тухайн аж ахуйн нэгж буюу компаниуд дээр тухайн бараа бүтээгдэхүүнд сул шингээж өгдөг байсан энэ өртгүүд бол байхгүй болно. Ингэснээр бол иргэд тодорхой бараа бүтээгдэхүүнийг бол үндсэн үнээр нь буюу зах зээлийн үнээр авах бүрэн боломж нь бүрдэж байгаа гэсэн. Тэгээ ер нь бол яг товарын бирж бол Монгол улсад зайлшгүй хэрэгтэй зүйл. Учир нь юу юм бэ гэхээр бид нар одоо үнийн өөрөгдөлтийн асуудал, за дээрээс нь бид нар өргөн хэрэглээний барааны эрүүл ахуй, тээвэр логистик асуудал маш хүн дээр яригддаг мөртлөө өнөөдөр хүртэл шийдэлгүй байсан. За товарын бирж хийснээрээ одоо логистик, тээвэр логистик, эрүүл ахуй, ханганы нийлүүлэлт, бэлтгэлийн нийлүүлэлт, агуулгын цог системийг бий болгож байгаа. Ингэснээр яах вэ гэхээр ер нь бол иргэд маань, малчид, тариаланчид маань өөрсдийн одоо үйлдвэрсэн бүтээгдэхүүн үйлчилгээ мөн одоо бараа бүтээгдэхүүнийг товарын биржээр дамжуулж одоо олон нийтэд зарах борлуулах. Товарын бирж нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд маш том дэм болох бөгөөд бараа бүтээгдэхүүний гадны зах зээл гарах бас нэгэн боломж нэгдэх юм а. Мөн эрүүл ахуйн шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үнийн индексийг тогтоосноор хэрэглэгчдийн эрхийг хамгаалах боломж бүрдэнэ гэдгийг онцоллоо. Товарын бирж одоо мэдээж одоо Улаанбаатар хот болон хөдөө орон нутгийн малчид Улаанбаатар хотын одоо аж ахуй нэгжүүд тэр тусмаа жижиг дунд үйлдвэр үйлчлэгээ эрхлэгч нар заавал одоо өөрсдөө жолоочтой, автотээвэртэй, одоо машинтай тэрэгтэй байх шаардлага байхгүй. Одоо товарын биржд аппликейшн одоо энэ дижитал системд холбогдсноороо бол бүх систем ажиллаад тэр хүнийг хаанаас хаана хүргэхийг хүргээд өгчдөг, борлуулалтыг хийждэг, хөдөө малаа алчих юм бол малыг хайгаад олоод өгчдөг ч гэдэм үү те. Энэ орчин үеийн ухаалаг системийг ашигласан товарын биржийг одоо энэ зах зээл дээр нэвтрүүлэх нь бол өнөөдрийн үн ханшийг одоо зохиомлоор хэн нэгэн зохиох тийм асуудлыг бол одоо удахгүй байхгүй болгох их зүгээр байгаа. Тэгвэл одоо ихэнх одоо бараа бүтээгдэхүүн тусмаа хил гайл хаацсан энэ үед бол одоо энэ ченжүүд одоо их үнээр тоглож байна. Бараа бүтээгдэхүүн үнийг өргөн хэрэглээний үнийг тогтоож барихаа боллоо. Жишээл одоо бензиний үн 100 төгрөгөөр нэмэгдсээр байгаа. Дөнгөж өнөөдөр хүртэл бид нар ингээд ярьж байгаа төрөл 50 төгрөгөөр нэмэгдчихсэн байна тийм үү. Тэгэхээр ингээд энэ нэмэгдэж байгаа үн эргээд бензиний үн буухад энэ өргөн хэрэглээний барааны үн буудаг байхгүй тий. Яг л үнийн индекс байхгүй учраас буухгүй байна тий. Монгол ганцхан барилгын салбар дээр л үнийн индекс байна. Бусад бүх өргөн хэрэглээний бараа одоо бараа материал дээр бол индекс алгаа. Тэгэхээр энийг индексжүүлээ одоо програмчлие. Тэгээд энэ дээр нь одоо нөгөө үнийг одоо индексийн аргаар зохиомлоор биш одоо тэрийг тооцоод зөв гаргадаг болъё. Тэгэхин тулд энэ товарын бирж гэдэг энэ асуудлыг шийдэх хэрэгтэй. Энэ бол уул үндсээр нь асуудлыг шийдэж яах гэсэн үг байхгүй тий. Мэдээж хэрэглэгч нар хожих хэрэгтэй. Үн хямдхан байх хэрэгтэй, чанартай байх хэрэгтэй. Илүү олон жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч нар болон хуваарийн хөдөлмөр эрхлэгч нар боломж нээж өгөх юм байна. Энийн үр дүнд бол одоо хэрэглэгч хожин, үйлдвэрлэгч хожин хамгийн гол нь тогтвортой найдвартай систем. Цаашлаад бид бүхэн гадаадд илүү их одоо
бараа бүтээгдэхүүнүүдийн нэгдсэн зохион байгуулалтаа гаргах. Цар тахлын үед шатхууны үнийг дагаж өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өссөн. За мөн жишээ дуртахад махны үнийг чэнжүүд дураараа өсгөж хэд дахин нугалзарч байгаа нь товарын биржийн үйл ажиллагаа манай улсад зайлшгүй хэрэгтэй байгааг илтгэж байна.